Тэгээ улсаа тодорхой хэмжээнд баланслаж барихгүй юм бол консерватив, либералийн давуу талын аль найлыг ашиглаад ер нь бол бие организм улс их орн дархлаатай. Тэгээ дархлаа хурц арга хэмжээ авдаг. Хүнийг буруутгадаг. Тэгээ хэнийг буруутгах амархан юм бэ гэх юм бол эмгтээчүүд. Тэгээ Европ бас 1000 жилийн өмнө те шулан булам янз бүрийн хүмүүсийг шатаадаг байсан. Яагаад юм бэ гэх юм бол дахиад энэ цикл зүгээр давтагддаг байхгүй юу? Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Ирланд хүмүүсийн төвчээр нь дууссан байх шүүгэн. За, энэ гурван Ирланд гаралтай залуучууд юу зарлж байгаа юм бэ гэх юм бол IRA шинээр үүсгэн байгууллагдлаа. Ямар үндсэлтэй, ямар зорилготой юм бэ гэх юм бол цагаачдыг тэгээ их орны урвагчтай арга хэмжээ аавна гэж юм. Тэгээ улсаа цэвэрлэн гинэ хэдүүлээ хамт сонсцгоо. To the people of Newry, Mourne and Down, we, the New Republican movement, have watched their councillors and MLAs over the past 12 months. За, өнгөрсөн 12 сарын хугацаанд болсон юм бид нар анхааралтай харлаа. Бид нар хин юм бэ гэх юм бол New Irish Republican Army. The level of disrespect shown to the people who put you into power, this cannot be ignored any longer. Ард түмэн таадаг сонгосон. Та ард түмний төлөөлөхгүй байна, доромжилж байна. Энэ бол одоо хангалттай арга хэмжээ авах ёстой боллоо. We are proud men of Ireland. We are patriots. Your policies and decision making regards to flooding our communities with undocumented military-aged men is not acceptable. Бид нар бол Ирланд залуучууд. Бид нар их оронч Ирланд иргэдүүд. Та хэд манай улсыг хууль бусаар цагаачдаар эрэхтэй 20-30 настай ер нь цэргийн алба хаах боломжтой хууль бусаар цагаачдаар дүүргэж байгаа нь арай дэнтлээ. We will not sit back any longer and watch our culture and religion destroyed by the people we put in power. Бидний сонгосон, бидний төлөөлөгч, манай улс их орныг сүрүүлж байгаа. Манай соёлыг устгах байгаа. Манай шашингийг доромжилж байгаа. Энийг одоо тассан зогсооно. Also, the sexual indoctrination of our children in schools has not went unnoticed either. За нэмээд тэр сексийн боловсрал, LGBTQ, gay, trans bullshit биднээс анзаарсан. The New Republican movement will take immediate action against anyone who threatens our ways of life and the safety of our women and children. За тэгээд шинэ Republican хөдөлгөөн манай ард иргэд, манай эмэгтэйчүүд, манай хүүхдүүд, манай бүсгүүчүүдэд аюул болж байгаа ямар нэгэн бодлого дэмждэг хүмүүсийн эсрэг арга хэмжээ шууд авах болно. We have your addresses and known your movements. Та нар хаана амьдарч байгаа бид нар мэднэ. Та нар хаанаас хаашаа үргэлж явдаг бид нар бас мэдж байгаа шүү. Every one of you are legitimate targets as today. Өнөөдрөөс ахуулаад их орны урвагч, манай их орныг бузардуулж байгаа хүмүүс target болж байгаа гинэ бид нар таатыг агнаа. Republican movement, the 28th of 11/25. Okay. Тэгээ Ирланд хүмүүс боронхтой шүү. Ирланд хүмүүс бас тодорхой хэмжээний мэдрэл муутай шүү. Ирланд хүмүүс өөрийнхөө их орноо хамгаалахын тулд өөрийнхөө амьдрал бараг хамаагүй. Өөрийнхөө шашингийнхаа төлөө, өөрийнхөө иргэдийнхаа төлөө эднэр жинхэнэ эцээ үзэж тэмцдэг хүмүүс шүү. Хүмүүс ерөнхийдөө 1950, 60, 70 оны үеэр юу хэлдэг байсан бэ гэх юм бол Европын экстремистүүд хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Ирландаас гаралтай. Ирланд хүмүүс тэр IRA Irish Republican Army бараг Европ дотроо өөрийнхөө их орны төлөө бараг жихад зарласан гэж хэлж болно. За IRA Irish Republican Army бослог гаргасан англичуудын эсрэг Northern Ireland-ыг эргүүлэн авах гэж ер нь бол Их Британь биднийг дормжилж байгаа манай шашин одоо протестант католик гэх мэтчлэн За тэгээд IRA 1969 оноос 1997 оны хооронд юу хийсэн бэ гэх юм бол ойролцоогоо 1700 хүнийг алсан. Бөмбөгөөр буудаж
гэх мэтчлэн. Тэгээ ойролцоо 1000 Их Британий цэргийн алба тий. Нэмээд 500-аас 640 зүгээр иргэн жирийн хүн. Тий. За тэгээд нэмээд Ирланд талаас Их Британи Англи талаас хэдэн хүн нийтдээ өгсөн юм бэ гэх юм бол ойролцоо 3500. Тэгээд юу болж исэн бэ гэх юм бол гудамжинд байлдаан болж исэн, бөмбөг тавьж исэн, их хурлын гишүүн, цэргийн албан хаагч гих мэтчлэн тий та нэг харж байгаа юм бол гудамжинд car bombing гих мэтчлэн аимшигтай. Тэгээ Ирландууд иймэрхүү дайн зарлана гэдэг чинь тоглоом биш шүү. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжүүлээ. Тэгээ Ирландууд иймэрхүү дайн зарлана гэдэг чинь тоглоом биш шүү. Тэ бид нар бол they're not playing around. Тэ бид нар бол сериозны. Тэгээ энэ бол бас дахиад нэг сэрж байгаа хөдөлгөөн. Ягаад вэ гэх юм бол энэ улс төрчид нар ер нь бол ард түмнөө төлөөлөхгүй байна. Альбан тушаал хүлээж авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд өөрийнхөө ард түмнээ хамгаалахгүй, өөрийнхөө эх орны төлөө тэмцэхгүй бүр эсэргээр юм хийж ийна гэдэг чинь хизээ нэгэн цагт тэ ард түмэн хариу барина гэсэн үг шүү дээ. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол өмнө энэ хүмүүс Англи Их Британтай тэмцдэг байсан бол тэ одоо дотоодын иргэний дайныг зарлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо шал өөр өнцгөөс яриад үгүй зөө. Яагаад ийм хөдөлгөөнүүд гарч ирдэг юм бэ? Яагаад энэ хөдөлгөөнүүд гарч ирдэг юм бэ гэх юм бол нөгөө улс дотроо байгаа хүмүүс их орн өөрийнхөө хот тосхон community хамт олон гэр бүл бүгдийг ингээ мартчихдаг байхгүй юу? Тэгээд өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд ямар төрлийн хүмүүс ирэх барьж исэн бэ? Боловсрын байгууллага, засгийн газрын бодлого хэрэгжүүлдэг газар, их хурл, иргэдийн төлөөл, дандаа либерал хүмүүс. Либерал хүмүүс юу байх юм бол зүүнний үзэл бодолтой. Тэ консерватив биш. Ерөнхийдөө нийгмийг хിവэрэ үлдээх хүсэл алга үргэлж нэг урагшлах гээд байгаа. За тэгээд ер нь бол экстрим хурдаараа явсан. Тэгэхээр тэ хоёр эрэгтэй хүн, хоёр эмэгтэй хүн хоорондоо суухын зөвшөөрлөө. Дараа нь тиймэр хоёр эрэгтэй хүн хоорондоо суугаад хүүхд үргэж авахын зөвшөөрлөө. За дараа нь транс LGBTQ-гийн твчлээ. Твчснийхэн дараа нь хүлээн зөвшөөрлөө. За дараа нь эрэгтэй хүн одоо эмэгтэй хүний биеийн тамир руу орохыг бас зөвшөөрөөд одоо бүр ингэ шаардаж тэгэл эдгээр юу хийж ийна гэх юм бол өөрийнхөө үзэл бодлоо дэндүү их шахаад дэндүү либерал үзэл бодлыг ингээд түгээгээд тэ тушаагаад тэгээ ийм эсрэг хөдөлгөөн эхэлж байгаа байхгүй. Тэгээд хаанаас ийм хүмүүс гарч ирдэг юм бэ? Яагаад тийм юм бэ? Тэгээд нийгмийн тэр чигтээ либерал хүмүүсийн удирдлагын доор байна гэдэг чинь консерватив хүмүүс хизээ нэгэн цагт аргаа барчдаг. Тэгээд ер нь бол хязгаар хаана болж ийна гэвэл октод нь хүчингийн хэрэгт одоо тий эмэгтэйчүүд нь зодуулж байна, бас хүчндүүлж байна. Шашин байхгүй болж байна. Хуамын 30% Мухаммед. Окей. Тэгээд ерөөхдөө их орн байхгүй болж ийна гэдэг чинь одоо хүмүүс за одоо болно гэж байгаа байхгүй юу. Тэгээд айгүй сонирхолтой энэ судалгааг та англи хэлтэй бол заавалч уншаарай. National Library of Medicine одоо Америкийн засгийн газрын агентлаг ийм судалгаа хийсэн. Тэгээд ямар зорилгоор хийсэн бэ гэх юм бол ideological differences in the expanse of the moral circle. Ерөнхийдөө хүмүүсийн ёс суртахууны луужин яаж ажиллаж байгаа юм бэ? Үнэт зүйлс нь хаана оршиж байгаа юм бэ? Тэгээ идеологийн ялгаа байгаа юм уу? Одоо
либерал хүмүүс, консерватив хүмүүс, зүүнний үзэл бодолтой, барууны үзэл бодолтой хүмүүсийн үнэт зүйлсүүд нь ерөөхдөө хаана байгаа юм бэ? Хэнийг илүү их аврах юм бэ? Хэнийг илүү хүндлэх юм бэ? Хэнийг илүү тоох юм бэ? Хэнийг тоохгүй юм бэ? Судалгаа хийсэн. За, тэгээ анхны асуудал нь юу юм бэ гэх юм бол чи хэнийг илүү их хайрладаг юм бэ? Сонголт 1 гэр бүл, сонголт 2 найз нөхдүүд, сонголт 3 бусад хүмүүс. Энэ тэгээ ганцхан Ирланд биш, Америк биш, дэлхийн бүх хүмүүс. За, тэгээд маш либерал, одоо супер либерал хүмүүс, одоо ингээд хамарны бүгчтэй цэнхэр ягаан үстэй транс Джо Байден сонгодог хүмүүс хэнийг хамгийн ихээр хайрладаг юм бэ гэх юм бол найз нөхдүүд, тэрнээс дээгүүр бусад хүмүүс өөрийнхөө гэр бүлээ доогуур тавьсан. За, консерватив хүмүүс, одоо барууны үзэл бодолтой над шиг хүмүүс хэнийг хамгийн дээр тавьсан бэ гэх юм бол найз нөхдүүд, дараа нь гэр бүл, тэгээ бусад хүмүүс ингэ тавьсан байгаа. За, дараагийн асуулт юу бэ гэх юм бол национализм илүү чухал юм бoo эсвэл universalism илүү чухал юм бoo? Тэр юу гэсэн юм бэ гэх юм бол Монгол хүмүүс чамд илүү хамаатай юу эсвэл Монгол хүмүүс чамд хамаагүй дэлхийн бүх иргэдүүд чамд хамаатай юм уу? За, тэгээд супер либералчууд нөгөө LGBTQ-нууд нь хэнийг сонгосон бэ гэх юм бол universalism-ыг сонгосон. Миний эх орны хүмүүс надад нэг чухал биш. Бусад энэтхэг хүмүүс, Африк хүмүүс, Араб хүмүүс, Сириад байгаа хүмүүс би тэднэрт ингээд сэтгэл тавьж байгаа. Өөрийнхөө эх орны хүмүүс нэлээд доогор. Ер нь өөрийнхөө эх орноо хайрладаггүй, барыг тоохгүй, зарим бүр үзэн яддаг. За, консерватив хүмүүс нь яадаг юм бэ гэх юм бол өөрийнхөө эх орн номер 1. Тэгээд доогуур нь бусад хүмүүс. Энэ бол та юу гэж бодож байна? Би л энийг эрүүл гэж бодож байна. За, дараагийн асуулт нь юу байсан бэ гэх юм бол нөгөө нэг төсөв өгсөн. Окей. Чи бол нэг 50 оноо тарааж болно. За, тэгээд хинт одоо мөнгөтэй төсөөлчих заяа. Би чам 50 төгрөг өгье. Хинт илүү их мөнгө зарцуулах вэ? Тэгээ сонголт нь байсан бэ гэх юм бол төсөв мөнгөө хэн зарцуулах вэ? Хүнд зарцуулах уу? Эсвэл хүн биш юм зарцуулах уу? Амтан, байгаль орчин, чулуу. Тэгээ жигнэс чулуу байсан шүү заяа. За. Тэгээ либерал хүмүүс хинт мөнгө зарцуулах дуртай юм бэ гэх юм бол хүн ба хүн биш юм адилхан. Одоо байгаль орчин, даалаа, агаар чулуу, загас гэх мэт шин. Консерватив хүмүүс номер 1 хүн. Тэгээд тэр дотор одоо өөрийнхөө гэр бүлтэй. Тэгээд тэр бусад одоо хүний ертөнцөөс гадуур юм чухал биш. Окей. За. Тэгээд дараагийн судалгаа юу байсан бэ гэх юм бол окей. Нөгөө 50 оноогоо тараах учраас хомсдол байгаа гэсэн үг те. Тийм учраас нэг юм их сонгох ёстой. Хязгааргүй онооны төсөв өгчих юм бол консерватив либерал хүмүүс одоо хязгааргүй мөнгийг өгөх боломжтой юм бол ер нь бол адилхан гарах ёстой юм биш үү? Тэ? Тэгсэн чинь одоо энэ бол хязгааргүй төсөв. За яа чи тултал нь оноо өгч болно. Тэгсэн ч ихсэн дахиад либерал хүмүүс амтан, байгаль орчин, чулуу гэх мэт тийш хамгийн их оноо зарцуулсан. Консерватив хүмүүс нь адилхан хിവэрэ ер нь бол хүмүүст илүү их мөнгө зарцуулаад байгаль орчин гэх мэт шүү. Номер 2 эсвэл доогуур. За, хамгийн сүүлийн судалгаа. Тэгээ хамгийн гайхалтай консерватив хүмүүс ба либерал хүмүүст дахиад оноо өгсөн. Тэрийг зарцуулж болно. 1-ээс 16-гийн хооронд нэгийг сонгох юм бол чи ер нь бол өөрийнхөө гэр бүл тий ойрын хамаатнаас сонгож байгаа. 2-ыг сонгох юм бол нөгөө холын хамаатныг сонгож байгаа. Номер 3-ыг сонгох юм бол те чиний хамгийн ойрхон найзуудыг сонгож байгаа. Номер 4 бол чиний бүх найзууд одоо ойрын найз, холын найз. Номер 5 чиний танилуд. Номер 6 бол чиний амьдралдаа уулзж исэн хүн болгон. Номер 7 бол чиний улсын бүх иргэн. Номер 8 гэдэг чинь одоо чиний континент амьдарч байгаа бүх хүмүүс одоо монголчуудын хувьд бол Аз. Тэ? Номер 9 бол бүх дэлхийд даяар амьдарч байгаа хүмүүс. Номер 10 бүх одоо амтан. Номер 11 бол нөгөө amphibian одоо тийм могоо, загас, шувуу гэх мэт шин. Номер 12 бүх
амтан ба бактери гэх мэт чинь номер 13 ертөнц universe дотор бүх одоо юм 14 universe ертөнц амьдарч байгаа бүх юм нэмээд ургамал мод гэх мэт номер 15 бүх байгальд байгаа юм нэмээд чулуу номер 16 бол зүгээр шороо салхи агаар ангараг бла бла. За тэгээд либерал хүмүүсийг юу их сонгосон бэ гэх юм бол 13, 14, 15 дээр төвлөрсөн. За амтан чулуу мод гих мэт шүү. Консерватив хүмүүсийн нэг сонгосон бэ гэх юм бол өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө улс гих мэт шүү. За тэгээ энэ яагаад чухал юм бэ те? Одоо энийг би ингээ графикаар ингээ үзүүлсэн байгаа. Либерал хүмүүс те ингээд модыг тэрдэг байгаль орчин Greenpeace дэлхийн дуулаар бла 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 янз бүрийн тиймэрхүү юм bullshit итгэдэг. Консерватив хүмүүс ерөөхдөө өөрийнхөө гэр бүл ойрын хүмүүс улс их орноо ерөөхдөө хайрладаг тэрэн дээрээ төвлөрдөг. За тэгээ сүүлийн 30 жил их сургууль цэцэрлэг засгийн газар их хурл иргэдийн төлөөлөгч ерөөхдөө бүх институтууд хин өдөртөг байсан бэ гэх юм бол либерал хүмүүс өдөртөг байсан. Европын холбоо тэр Ursula von der Leyen, Kaja Kallas гэх мэтчлэн хинт мөнгө зарцуулж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө их орн өөрийнхөө континент дээр ингээд мөнгө зарцуулахгүй байгаа. Хин дээр мөнгө цацж байгаа юм бэ гэх юм бол Африк, Араб, Украин гэх мэт чинь тийшээ зарцуулж байгаа. За тэгээд 30 жилийн хугацаанд иймэрхүү төрлийн хүмүүс бүх эрх мэдэл, бүх институт, бүх бодлого ингээ бадсан байна гэдэг чинь ямар үр дүнд хүрдэг юм бэ гэх юм бол ийм үр дүн. Лондон улсыг одоо өнгөрсөн 40 жилийн хугацаанд жинхэнэ консерватив хүн нэг ч удирдаагүй үргэлж ерөөхдөө либерал хүмүүс байсан. Тэгээ үр дүн энэ өөрийнхөө иргэн, өөрийнхөө улс, өөрийнхөө мууж, өөрийнхөө хот, өөрийнхөө хамаатан саатан хамаагүй эднэр илүү чухал бүгдийг нь оруулаад. Ард түмэн миний найз нөхөд, миний компани тушааж байгаа татвар эргүүлээд манай нийгэм рүү шингэх уусгах ёсгүй. Бидний мөнгө, бидний татвар, бидний бүтээмж хэн лүү явах ёстой юм бэ гэх юм бол иймэрхүү хүмүүс. Тэгээд өөрийнхөө их орноо хайрладгүй, үнэлдэггүй болохоор тэгээ байгаль орчин ертөнцид байгаа бүх юмыг ингээ хайрладаг учраас ийм хүмүүсийг хязгааргүй оруулж ирэх нь асуудалгүй. Энэ бол сайн. Яг гэх юм бол тэдний үнэт зүйлс байхгүй юу? Шийдвэр гаргалт юу нөлөөлдөг юм бэ гэх юм бол энэ хүмүүсийн үнэт зүйлс нь нөлөөлдөг байхгүй юу? Өөр шашин хамаагүй. Бидний алмаар байгаа бол окей. Бидний хүчнэх юм бол үгүй хэлэхүү те. Тэгээ ямар төрлийн хүмүүс юм бэ гэх юм бол энэ бол турбо мега супер ультра либерал хүн баггүй юу? Өөрийнхөө улс дотор өнчирсэн хүүхд зөндөө байгаа, гудамжинд амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Дайн явж гимтэл авсан сэтгэл зүйн асуудалтай хүмүүс зөндөө байгаа. Өөрийнхөө их орн, өөрийнхөө гэр бүл дотор, өөрийнхөө хот дотор, өөрийнхөө дүүрэг дотор хар мянган асуудал байгаа. Гэхдээ тэр бол хамаагүй эдгээр юу ихсэн бэ гэх юм бол дэлхийн ертөнц мод Африкт байгаа хүмүүсийг ингээ аврах хэвээр тэгээ энээсээ айгүйх кайф авдаг. Яг гэх юм бол эдгээр жигнэсээ мэдрэл муутай биш өөрийнхөө үнэт зүйлсийн дагуу үйлдэл хийж байгаа байхгүй. Тэгээд камер ингээ янз бүрийн хамгаалдаг хүн байхгүйсэн бол хүчин дүүл. Гэхдээ үнэт зүйлсийн дагуу болохоор окей. За. Тэгээ Германд заяа. Яагаад хамгийн хямдхан эрчим хүчний их үүсвэр, халаалтын их үүсвэрээ ингээд устгаж байгаа юм бэ? Тэгээ яагаад нүүрсэн цахилгаан станцаа эргүүлээ асаагаад байгаа юм бэ? Цөмийн цахилгаан станцаа яагаад унтраагаад байгаа юм бэ? Гэх мэт шин яагаад ийм мэдээлэл муутай? Эдгээр солиотой юм уу гэх юм бол эдгээр яг солиотой үнэн. Гэхдээ яг өөрийнхөө үнэт зүйлсийн дагуу шийдвэрүүдэ гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд Герман улс Европ дотор агаарын бохирдолтоор тэргүүлж байгаа.
Яагаад вэ гэх юм бол нөгөө газын цахилгаан станцууд нь ажиллахгүй байгаа. Эсвэл бүрэн хүчил чадлаар ажиллахгүй. Нэмээд атомын цахилгаан станцуудын бүгдийг нь унтраацсан. Тэгээ Герман улс юу хийсэн бэ гэх юм бол баахан нүүрсний цахилгаан станцыг эргүүлээд асаагаад одоо агаарын бохирдлын асуудалтай. Нэмээд маш өндөр цахилгааны хүртэгтэй. За, либерал хүмүүс иймэрхүү шүү. Тэгээд либерал хүмүүст урт хугацаагаар эрх мэдэл бодлогыг боловсруулах эрх өгөх юм бол ийм үр дүнд хүрдэг юм аа. За нэмээ хэлэхэд иймэрхүү юм түүхэд олон дахин давтагдж байсан. Ромд болж исэн, Грект болж исэн, 3000 жилийн өмнө болж исэн, 2000 жилийн өмнө болж исэн. 1000 жилийн өмнө Арабын хэсэгт болж исэн эмэгтэйчүүдэд маш их хэмжээний эрх өгсөн. Алтан тушаал өгсөн. Эрх чөлөөг өгсөн. Тэгээд эмэгтэйчүүдээс судалгаа авах юм бол ер нь бол иймэрхүү хандлагатай байдаг, нэлээд либерал хандлагатай байдаг. Окей? Байглаасаа цаанаасаа. Тэгээ энэ дээр баг зэргийн хязгаар тавихгүй юм бол хитрээд явчихдаг байхгүй. Тэгээ идрөө чи одоо эмэгтэйчүүд ирсэг юм үгүй. Би зүгээр ингээд түүх хэлж байна. Окей? Тэгээд нэг мод дэндүү их гажуудал үүснийхэн дараа дэндүү олон ийм төрлийн хүмүүс өдөрдүүлсаар агаад экстрим эсрэг арга хэмжээ авдаг хгүй иймэрхүү. Тэгээ юу болдг юм бэ гэх юм бол эмэгтэй хүний эрхийн буцаагаад хасчдаг юм. Тэгээд Эдвард ингээ эмэгтэй хүний ингээ сонгуулийн эрх алтан тушаал эрх мэрх ингээд хорих марх үгүй. Зүгээр баримжаатай байх хэрэгтэй. Тэгээ баримжаатай байж чадахгүй юм бол бид нэр өөрөө бүгдээрээ окей. Тэгээ улсаа тодорхой хэмжээндээ баланслаж барихгүй юм бол консерватив либералийн давуу талын аль найлыг ашиглаад тэгээд Их Британи шиг дуусаад, Герман шиг дуусаад, Ирланд шиг дуусаад гих мэд шин тэгээд ер нь бол бие организм улс их орн дархлаатай. Тэгээд дархлаа хурц арга хэмжээ авдаг. Хүнийг буруутгадаг. Тэгээ хэнийг буруутгах амархан юм бэ гэх юм бол эмгтээчүүд. Тэгээ Европ бас 1000 жилийн өмнө шулан муулам янз бүрийн хүмүүсийг шатаадаг байсан. Яагаад юм бэ гэх юм бол дахиад энэ цикл зүгээр давтагддаг байхгүй юу?